За энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв маань Улаанбаатар хотын шилэн кабелийн сүлжээнд үүсдэг асуудал гэмт задал төлөвлөлт зохицуултын талаар энэ бол бидэд ярилцахаар энэ удаагийн сэдвээ сонгож авсан байгаа. Юуны өмнө та бүхэнд цаг зав гаргаад энэхүү хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээж аваад ирсэнд баярлалаа. За тэгээд ярих нь ихтэй сэдв учраас цаг бага байгаа учраас шууд асуултууд руу орё гэж бодож байна. За ерөнхийдөө бол асуудал ярих гэж тохирсон. Тэгэхээр гэмт задал талаас эхлээд асуултуудаа асууя гэж бодож байна. За Улаанбаатар хотын хамгийн ихний асуудыг отгоо захирлаас асууя. За Улаанбаатар хотын шилэн кабелийн дид үтс болон сүлжээний түгээмэл гарч байгаа гэмтэл тоглолтын гол шалтгаан нь юу вэ? Шилэн кабелийн сүлжээний найдвартай ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлийг юу гэж таарч байгаа вэ? Сайн мэдсэн үү? За ногийн ивент дээр ингээд амар хотын сүлжээний төлөв юм орж байгаад бас амар сонирхолтой санагдаж байна. Сүлжээний голын инженерүүд голчлон байгаа тий. Сая бас ярьлаа шүү дээ. Оптик ярьсан. Network инженерүүд голцсон оптикийн сүлжээ гэхээр бүр амар хол байдаг. Одоо би бүр basic руу холбооны фундаментал руу оръё. Улаанбаатар хотын ерөнхийдөө аймаг орон нутгийн төвлөрсөн газрын дэд бүтц бол юун дээр суурилдаг вэ гэхээр оптик сүлжээ маань мэдээж худаг сувгчлалын байгууламжийн дээр суурилдаг. Худаг сувгчлалын байгууламж маань бол газар доогоор байдаг. Яндан бүхий сувгчлалтай байгууламж байдаг. Та бүгдээрээ мэдэх байх. Тэгэхээр мэдээлэл холбооны сүлжээ компанийн хувьд орон даяар нэг 12,800 орчим худаг 1 сая погонометр гэж ярьдаг. Одоо холбооныхан погонометр гэхээр одоо яндан метр гэж орчуулах юм уу? Уртаараа бол 1 сая орчим километр кабель юу хийж байгаа. 1 сая метр шүү дээ. Орчим погонометр орчим одоо суугчлалыг эзэмшиж байгаа гэсэн үг. За Улаанбаатар хоттой яг ингээд дангаар нь хараад үзэх юм бол 7 станц байгаа. Та хэд мэдж байгаа АТС 45 гэдээ явдаг гэсэн. Яг нь ер нь бол заавал тэгж нэрлэх албагүй. Хуучин нөгөө электрон телефон станц гэдгээр л АТС гэд нэрлэлсэн. Тэрнээс биш одоо бол ерөнхийдөө АТС 45 гэхээр Улаанбаатар хотын зүүн бүстэй АТС 32 гэхээр төв шуудаа орчим ч юм уу, яг 34 гэхээр хан бол дөрөг ч юм уу. Хуучныхаа нэршлэрээ хэлээд сурцсан. Яг хүмүүс жоохон гоё кул сонсогддог. Тэгээд явж байгаа. Яг тэр хүрээндээ нэг 7 станц байгаа Улаанбаатар хотод 6252 км одоо сувгчлал байгаа. Энэ дотроо яг ингээд хараад үзэх юм бол 120-оос 121 орчим түрээслэгч компани ажиллаж байна. Оператор компаниас гадна өөр одоо тусгай хүчний байгууллагууд ингээд хувийн хвшлүүд, кабелийн телевизүүд яг саяны тэр нөгөө погонометр гэж байгаа суугчлалыг дахиад хувиргаад ингээд харах юм бол яг суугчлалаар нь утгаар 6.3 6349 км суугчлал байдаг. 86,000 ширхэг худаг байна. За энэ дэд бүтц нь ер нь бол ягаад зүгээр яг харилцаа холбооны суурь дэд болоод байдаг вэ гэхээр ямарваа нэгэн сүлжээ орох, байгууллага хоорондоо явах, станц хоорондоо явах, дата төв хоорондоо явахд бол мэдээж худаг суугчлалын байгууламжаар явж байгаа. Саяны оптикийн хичээл дээр зааж гад нэвтрүүлгийн тоног төхөөрөмжүүдээр ороод явж байгаа. Тэгэхээр яг хуу үндсэндээ гэмтэл саатал ойролцоогоор яг ингээд тодорхой гардаг л да. Ингээд жишээ нь өнгөрсөн жилийн статистик хараад үзэхэд нийтдээ 72 гэмтэл одоо жишээ нь одоо 24 оны байдлаар бол 32 гэмтэл гарсан байна. Ерөөсөө амар ойлгомжтой. Гол кабель, салбар кабель гэж ялгаагаар гардаг. Энэ дээр ерөөсөө гэмтлийн бол шалтгаан бол ойлгомжтой 4-5 сард гардаг. 4-5 сард юу болдог вэ гэхээр Улаанбаатар хотод их ажил эхэлдэг, тий. Замаа өргөтгдөг, юмаа амзалдаг. За 8 сард бас гэмтлийн нэлээд том үед явчихна. Яг үндсэндээ ингээд проблем нь яг юун дээрээ гарч ирээд байна вэ гэхээр Улаанбаатар хотын ерөөсөө хот зохион байгуулалтын асуудал. Бид нар газар өгдөг штэ. Бид нар одоо лагрын газар авлаа штэ. Хойно очиод авахд бид нарыг ингээд яг ингээд дөрвөлж хуваагаа өгчтэй штэ. Зэрэгцээ те. Би одоо ингээд баскет зэрэгцээд газар аван те. Бит хоёрын хооронд зай байхгүй. Маа ингээд отхуугийн газар, баскагийн газар, дараа нь ингээд баярхуугийн газар гэдэг ингээд өгч. Тэгээ хожингууд Улаанбаатар хотыг тэгээд өгчингууд нөгөө дэд бүтц татах зай талбай байхгүй болсон гэдэг ерөөс. За одоо сая энэ жил та харж байгаа. Та хэдийн хувьд энэ жил амар Улаанбаатар хот хэцүү жил байсан. Явган замыг бүгдийг нь хулцсан те. Ингээ алхахад айгүй хэцүү. Бидний хувьд бол хамгийн гоё жил байсан. Яагаад тэгэхээр мэдээлэл холбооны сүлжээ компанийн хувьд Alcatel-ийн төслөөр зээлээр жишээ нь 2000-ад оны их үед 25-6 жилийн өмнө ганцхан удаа Улаанбаатар хотын доод байгууламжийг аюул сайн шинжилж ирсэн Монгол улс өөрөө.
энэ жил бид нар тэрийг дахиж янзлах боломж анх удаа алтан боломж үүссэн байхгүй Улаанбаатар хоттой. Тэгээ ингээд нөгөө явган зам хүмүүс хуулаад байдаг бид нар тэр дооргон бас ингээд яндангаа янзлаад байгаа байхгүй. Өрөвтгөж болохгүй гэдэг. Боломжтой байвал нөгөө нэг тэр чинь нэг юм дээр үед одоо ингээд 10 20 жилийн өмнө чинь нөгөө нэг юм оптик кабелар бид нар шиг ингээд 100 ГБ 400 ГБ хэдэлээ явуулдаггүй байсан шүү дээ. Одоо тэгээд 64 хэрэглэгчийг 126 хэрэглэгчийн физик кабел явуулдаг байсан. Бүдүүн кабелууд чинь байж байгаа. Тэр дотор ингээд нэгэн бий болоод ингээд сугчлалтайгаа цуг гаццсан заяа. Тэрийг ингээд сугалж аваа, цэвэрлээд, янзлаад, шинжилээд энэ жил ойролцоогоор 20 орчим километр газрыг ингээд шинжилж байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө тэгээд гэмтлийн шалтгаан бол ойлгомжтой мэдээж ихний хэлжинд газар байна. Дараагийнх нь болохоор нөгөө бусад дэд бүтц хязгаар газрууд чинь систем дээр бүртгэл байдаг Монгол улс ер нь зөв байдаг л та ий газар дээр. Гэхдээ одоо жишээ нь 19 дугаар хорооллын таад ингээд тэмэтэ өшөөнөөс ингээд апу хүртэлх ингээд уртал гэд бодъё. Энэ жил тэнцээ юу хийсэн бэ гэхээр зайсангийн ориглын тэнцээ ингээд ус ингээд дүүрээд идэг штэ тий. Ингээд шалбааг болцдог штэ битүү алхах зайгүй. Тэгсэн чинь ингээд зайсангийн бүх ус ингээд тэнцээ ороод төвлөрд юм байна л да. Тэгсэн чинь нөгөө ус зайлуулах системээ хийгээд эхэлж байгаа байхгүй энэ жил. Тэгээ солигээд оруулаад эхлэнгүүт яасан гэхээр тэнцээ 6 7 байгууллагын уулзалт болж байгаа байхгүй нийслэлээр. За юу вэ гэхээр замын өргөтгөлийн компани, замын бүрхэлтийн компани, ногоон байгууламжийн компани, цахилгаан, явган замын одоо нөгөө дээдлийн тэр нэг чулуун тавцсан гэж сольж байгаа компани. Тэгээ манайх. Тэгээ ингээд бүгд зай байхгүй заяа тэнцээ яг ингээд тэр юм яг юм гоё ингээд нэгдүгээр короор тэр хоёрдугаар короор тэр гэж байгаа юм шиг биш. Ингээд тэр хэд ингээд нэг юм зайн дотор ингээд шигдчихсэн заяа. Би наашаа зээч цаашаа. Яг зэрэг хийх хэрэгтэй болоод ш тэрэд нэг орой мөнгөө төлөөд нэг машинд ингээд зэрэг хийв. Яг ийм проблем үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө замбрааг байх чи өөрөө аргагүй. Манай Улаанбаатар хот чи өөрөө анх юм цөөхөн хүнд зориулаад хийсэн. Одоо нэг саяулаа амьдарч байна. Сая манай хүмүүс гадны төлөөлөгч нараас чи Улаанбаатараас ирсэн үгүй тийм ээ. Би Улаанбаатараас ирсэн. Бидний монголчууд 60% нь Улаанбаатарт амьдардаг тийм. Тэгэхээр ходог сугчлалын 60% нь Улаанбаатарт байгаа. Тэгээд мэдээж эрэг гэмтэл саатлал газар олголт байна. Энийг зохицуулах боломжгүй. Хоёрдугаарт нь дээрээс нь дахиад аль боломжтой байгаа зайгаар нь бид нар орж байгаа. Дэд бүтцийн компаниуд юм хийж ин мэдээж эвдэж ин зай байхгүй юм чинь тийм ч. Тэгэхээр тэрийг болохоор бид нар аль болох баг болгож ажилладаг. За цагаараа. Окей. За баярлалаа. За үйлчлэгээ үзүүлэгч талаас буюу ISP талаас шилэн кабелийн сүлжээний найдвартай ажиллагаанд ер нь хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлүүд нь юу гэдэм бэ? За үйлчлэгээ үзүүлэгч талаас шилэн кабелийн хамгийн найдвартай ажиллагаатай байх ёстой зүйл гэх юм бол одоо бид нар мэдээлэл холбоо сүлжээ компаниас техникийн нөхцөл хүсээд өдөг суугчлаар одоо шилэн кабель татах. Энэ суугчлаар шилэн кабель татсан байхад агаараар явдгаас хамаагүй найдвартай ажиллагаатай. Яагаад тэгэхээр нөгөө янз бүрийн цаг агаарын гадны нөлөөнд орохгүй тийм хамгийн төвөгмөл тохиолдог гэхээр гэмтэл саатлууд гэсэн тийм. Тэр нь одоо бусад нөгөө саяын түрүүний нэг 7 газар уулзалт хийсэн гэсэн үстэй авт замын газар одоо дулааны шугам сүлжээ ус сууг энэ газруудын нөгөө нэг дэд бүтцээ сайжруулах шинжилгээний явцад дандаа одоо мэдээлэл холбооны сүлжээний суугчлалын гэмтэж одоо ISP бол оператор компаниудын шилэн кабелийг маш их тасалдаг. Тэгээ энэ дээр бусад компаниудаас нь хамаар тасалдаг гэсэн үг дээ. Окей. За баярлалаа. За ерөнхийдөө бол гэмт саадлын ерөнхий ойлголтыг бол баг базаад өгчлөө гэж бодож байна. Тэгэхээр хэдүүлээ төлөвлөлт талаас асуулт асууя гэж бодож байна. За баярхан менежерээс асууя. Улаанбаатарын хувьд ер нь шилэн кабелийг газар дор эсвэл агаараар татах аль нь илүү ер нь оновчтой шийдэл байдаг юм бэ? Улаанбаатар хотын хувьд зардал болон ашиглалт талаасаа дээрээс нь найдвартай байдал талаасаа. За бүгдээрээ сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За шилэн кабелийг агаараар болон газар доогуур татахын үед мэдээж газар доогуур татах нь илүү найдвартай хэрэгэд ашиглалт үйлчлэгээ явуулахад хүндрэл багтаа байдаг. Гэхдээ одоо Улаанбаатараа авч байгаа юм чинь жишээ болгож юм чинь Улаанбаатар хотын хувьд одоо хотын дүүргүүд дээр бол суугчлал бэлэн учраас тэрүүгээр шилэн кабелийг татаад явахад асуудалгүй байдаг. Аслагдсан газар одоо уулын амууд, гэр хорооллын бүсд бол суугчлалт өдийлэн байхгүй учраас шилэн кабель татаад хүндрэл болчихж байгаа. Олон улсад бол яг энийг зүгээр
яг тэр нөхцөл байдалд нь хамааруулаад хийгээч гэж зөвлөдөг юм байна лээ тийм. Суугчлалтаа газартаа суугчлаар хийгээд суугчлалын байгууламжийг бүтээхэд хэд өндөр зардал гардаг боломжгүй газруудтай бол агаарын кабель татаач. Гэхдээ энэ агаарын кабель татахдаа яг стандартын одоо цахилгааны шон болон энэ гэрэлтүүлийн шонг ашиглаад татчих бол төндөг үр мэдээж цаана хүний амь нас яригдах учраас цахилгаан дамжуулдаггүй төрлийн кабелүүдийг ашиглаа гэж зөвлөдөг. Тэгэхээр манай компани хувьд гэсэн яг хотын төвөөр бол голцоо суугчлаар татаж хийдэг. Гэр хорооллын хэсэг бол энэ уулын амууд руу бол агаарыг одоогийн байгаа дэд бүтцээ ашиглаад хийдэг. Энийг эргээд ягаад гэр хороол дээр алслагдсан хэсгэд суугчлаар хийж болохгүй вэ гэдэг дээр зүгээр хэлэхэд тэр хэсэг рүү мэдээ суугчл хийхэд хөрөнгө оруулалт нэгдүгээр маш өндөр гарна. Хоёрдугаар байнгын хөдөлгөөнтэй байгаа. Одоо та бүхэн мэдж байгаагаар бол Баянбурдын тойрог сүүлийн жилүүдэд дахин төлөлт ороод ингээ барилгачлалыг өгч байгаа. Яг тэнд худаг суугчлалыг хийчдэг. Эргээд нөгөө барилга барихтаа тэр суугчлалыг яг одгүй дарга хэлдгээр нөгөө талбайд энэ барилга барьж байгаа учраас бүгдийг л харуулаа хийдэг ийм асуудал. Тэгэхээр агаар болон суугчлал газар доогуур хоёулангийн л яг нөхцөл байдлаа тааруулаад хослуулаад ашигласан зүг гэж миний хувьд бол бодож байгаа тийм. За баярлалаа. За дараагийн асуултыг Батболдоос гэж бодож байна. Сайн нөгөө төлөвлөлттэй холбоотой юм ирсэн учраас одоо ерөнхийдөө сая шилэн кабель дээр гарч байгаа түгээмэл асуудал нь төлөвлөлт ерөөсөө төлөвлөлт гэдэг байна. Тэгэхээр шилэн кабелийн суугчлалын дэд бүтцийг хот төлөвлөлттэй уялдуулан ямар зохицуулт хийж байгаа вэ? Ямар төлөвлөлт хийж ажиллаж байна? За энд ирсэн бүх хүмүүст өдрөө минь төргий. За яг харилцаа холбооны сүлжээний төлөвлөлтийн асуудлыг ярих ер нь бол яг эртнээс нь үндсийг ярих хэрэгтэй болоод байгаа юм л да. Тэгэхээр яг харилцаа холбооны зохицуулахаар бол яг хотын төлөвлөлт бол хийдэг эрхлэх байгууллага нь бол биш. За энэ бол нийслэл төр хийгддэг ажил. Нэгдүгээр. Хоёрдугаарт харилцаа холбооны салбар бол бусад одоо ус цахилгаан, эрчим хүч, дулаан ч гэдэг юм те салбаруудыг бодоход бол либералчлагдсан. Хувийн салбар руу шилжсэн болохоор үйлчлэгээр эхлэгчд маань өөрсдөө за хэрэглэгчийн хэрэгцээ зах зээлийнхаа хэрэгцээнд хамаараа төлөвлөөд шилэн кабелээ татаад яваад хотын төлөвлөлтөөс бол ер нь сүүлийн 30 жилийн хугацаанд бол ер нь орхигдож ирсэн тал байдаг. За энэ хүрээнд бол 2019 оноос эхлээд үйлчлэг хэрэгцээс ирсэн өсөлтийн дагуу харилцаа холбооны зохицуулахаар за бусад төрлийн байгууллагуудтай хамтарч ажиллах салбаруудтай хамтарч ажиллах ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл газартай холбоотой газар зохион байгуулалтын газрууд тийм ээ. Эрчим хүч, замын газрууд, за мөн барилга бот байгуулалтын яам, за барилгын үйлчлэлийн төв, за дээр нь хамгийн чухал нь нийслэлийн захиргааны газрууд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүрээнд бол бид хэд ажиллаж ирсэн байгаа л да. Ер нь бол яг зүгээр холбогдох Монголын холбогдох хуулиуд байгаа л да. Хот байгуулалтын тухай хууль, барилгын тухай, газрын тухай, харилцааны тухай хууль, хуулиуд дээр болохоор Улаанбаатар хотын инженерийн дэд бүтц нь бол ус цахилгаан дулаан дээр нь нэмэх нь одоо харилцаа холбооны инженерчлэлийн шугам сүнжээг л оруулж өгдөг л да. Одоо хамтдаа нь болохоор нийслэлийн төлөвлөлтнөөс бол энэ төлөвлөлт бол хоцрогдож ирсэн асуудал бол байдаг. Тэгэхээр бид хэд болохоор ер нь бол нийслэл Улаанбаатаруудтай бусад салбарууд байгууллагатай уулздаг байнга хийгээд энэ чиглэлээр бол хамтарч ажиллахаар бол хийгээд явж байгаа. За сүүлийн жишээс гэх юм бол за Улаанбаатар хотын хувьд бол Сэлэг Баян ошууд дэд төвүүдийг барьж байгаа юм байна. Тэрний газрын төлөвлөлтөнд нь бол харилцаа холбооны сүлжээний хотын сувгчлалын төлөвлөлт бол орцсон байгаа. За мөн 2040 он хүртэл Улаанбаатар хотын дагуулд нийт 14 хотыг бол төлөвлөд хийж байгаа байлаа. Тэр хотын төлөвлөлтөн дээр бол хүн хотын сувгчлалын төлөвлөлтийг бол оруулж өгч байгаа. За сая сотгүй захирал дурдлаа тийм өнгөрсөн 2024 онд нийслэлийн хэмжээнд одоо Чингис өргөн чөлөө, Их Багт өргөн чөлөөнд явган хүний замыг чөлөөлөө доогуур буцаага зэрэгж тавихтаа хотын сувгчлалыг бол шинээр тавьж өгсөн. За энэ бол бас сүүлийн жил хийгдэг эхний ажлууд бол гэж үзэж байгаа. За мөн 8 сард захин хөгжлийнээс харилцаа холбооны яам дээр Батчгуур сайд за тэгээд нийслэлийн тэргүүн оруулагч дарга даваадалаа оператор компаниуд харилцаа холбооны зохицуулгын уулзалт бол хийгээд хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллахаар болсон байгаа. За энэ нь бол хоёр чиглэлээр ажиллана. Нэгдүгürt бол хотын сувгчлал болон шилэн кабель агаараар ч хотын сувгчлаач татах харилцаа холбооны стандарт норм төвийг хамтан боловсруулъя. За энэ боловсруулсан стандартыгаа нийслэлийн хэмжээнд мөрдөе. Мөн барилга бот байгуулалтын яам болон барилгын үйлчлэлийн төвтэй
холбогдоод энэ холбогдох стандарт норм твэ тухайн барилгын салбарт бас бүрдүүлэх тэдний одоо стандарт нормуудад уялдуулах ажлыг бол хий гэж ярилцсан байна. Тэгэхээр ажлын хэсэг нь одоо гарч байгаа. Хоёрдугаар толгой зэрэг агаараар татж байгаа кабелүүдийг мэдээж худаг сугчил байхгүй учраас агаараар татчил таарна заавал. Тэгэхээр зэрэг бид хэд агаараар татахтаа харин ямар стандартыг барих юм? За ямар кабелүүд нь хэний байх вэ гэдэг нь тодорхой олгож ярьдаг асуудлыг бол нийслэлийн газраас бол тавьсан байна. Тэгэхээр бид хэд энэ хүрээнд бол нийслэлийн газартаа бол хамтраад ажиллаад ажлыг эхлүүлж явж байгаа гэсэн. Окей. За баярлалаа. За Улаанбаатар хотод ялангуяа нөгөө нэг сувгчлгүй бүсүүдэд шилэн кабель татахад асуудал маш их тулгардаг шүү дээ. Тэрэн дээр ер нь ямархуу асуудал түгээмэл тулгарч байна. Яаж шийдвэл зүгээр гэж бодож байна. ISP талаасаа баяр хүн менежерээс асууя. За бид түрүүнд дурдсан яг хотын төвийн хэсэгтээ суугчлалгүй болон суугчлал нь эвдэрсэн барилгууд байдаг. За энэ барилга хооронд бол бид нэр дээврээс дээврийн хооронд агаараар татах шаардлага үүсэж байгаа. Энэ дээр хамгийн түгээмэл тулгардаг асуудал гэхээр тухайн барилгын ашиглалтыг хариуцж байгаа сөөх гэж байдаг. За энэ сөөхийн зүгээс яг ISP компаниудаас нийтлэг маш их хэмжээний төлбөрийг нэхэмжилдэг. Одоо үндэслэлгүй төлбөр нэгдэг. Яг энэ тал дээр одоо манай салбар болон улс нийлээд ер нь дээр сөөхийг нэг тийш нь ер нь болгож өгвөл зүгээр байх гэж бид хэд бол харддаг. Гэр хорооллын хэсэг буюу яг тухайн нөгөө аслагдсан дүүргүүд рүү агарын багныг татаад ашиглахад бид нэр тулгарч байгаа хүндрэл гэхээр манай салбарын одоо юу стандарт дээр бол агарын багныг ашиглаад татаж болно гэж заасан байдаг. Тэгээ бид нэр яг тэнд холбооны агарын баг нь бол төдийлөн бас хүрэлцээтэй биш. Тэгэхээр энэгээр тэр хэсэгт бид нэр ямар сурлуулалт хийх шаардлага гарч ирэх вэ? Тэнд байгаа бэлэн дэд бүтцийг ашиглах шаардлага үүсэж байгаа. Гэрэлтүүлэг болон цахилгааны шунгууд гэсэн үг. Тэгээ энэ дээр тухайн салбарынхан зөвшөөрөхгүй одоо энэ чинь өөрөө цахилгаан оронтой энэ металл орцтой кабелийг татчих болохгүй гэдэг хоргийг тавьдаг. Тэгээд яг сүүлийн үед бол яг энэ шилэн кабелийн хөгжлөд байгаа EDSS буюу одоо ямар ч металлын орцгүй тийм кабелүүд үр дүнлэгддэг болсон. Тэгээд энэ кабелийг ашиглаад тухайн дэд бүтцийг ашиглаад явъя гэдэг одоо шийдлийг манайх нэвтрүүлээд гэр хорооллын хэсгийн айл өрхөдөд үйлчлэгээ өгч байгаа бол та бүхэн мэдж байгаа. Тэн дээр зүгээр холбооны яг агарын багныг байрлуулж болдгүй мүү гэдэг дээр дахиад нөгөө хөрөнгө оруулалт яригдана нэгдүгээр. Хоёрдугаар одгүй захирлын хэлдэг яг нөгөө газрын асуудал бас дахиад хөндөгддөг. Айлын хашаа байна, хашааны хажууд цахилгааны шон байна. Тэгээд цахилгааны шонгийн хажууд дахиад гэрэлтүүлгийн шон гэдэг тусдаа байж байгаа. Тэгэхээр энэ шонгуудын хажууд дахиад холбооны шон гэдгийг суйрлуулна гэхээр яг нэг бодит амьдрал дээр хийжиж биелэхгүй хүндрэл болчиход байгаа л да. Тэгэхээр яг энийг бас ер нь бол яг гэрэлтүүлгээж гэсэн анханасаа хотон төлөвлөхдөө яг холбоо болон цахилгаан гэрэлтүүлэг бүгдийг хамтдны явдаг байдлаар төлөвлөөд нэгтгэж ингээд стандартчилж өгвөл зүгээр байгаад байна. За баярлалаа. За түрүүний ярьсанчлан ер нь бол одоо ингээд олон давхцалтай шонгуу зоодог мод гэх мэтчлэн асуудлууд мэдээж түгээмэл тулгарч байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол хувийн хөвшил болон төрийн өмчийн компаниудын хамтын ажиллагааг сайжруулахын тулд ер нь яг саяны хэсэг дээр зохицуулт хийж байгаа юу? Ямар өөрчлөлтүүд ер нь хэрэгтэй байгаа вэ? Баталгатай байсан. Яг төрийн өмчит хууч одоо тогны тийм ээ. Тэгээд одоо бусад төрийн өмчит томоохон монопол компаниудтай харилцаа холбооны сүлжээний компаниуд за интернетийн өр холбооны оператор компаниуд хамтран ажиллах бол зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр яг энэ өөрөө яг кросс сектор буюу салбар хоорондын асуудал юм байлээ л дээ яашгүй. Тэгэхээр бид хэд тухайн төрийн оператор компаниудыг зохицуулдаг байгууллагууд нь за мөн яамдуудтай холбогдож зайлшгүй ажиллах шаардлагатай байлаа. Тэгэхээр энэ нэг л зарчмаар яваад байгаа юм л та. Стандарт техникийн тухайн хууль байдаг. Тэр хуулийн дээр захаар нөгөө тухайн салбарууд өөрсдийнх инженерийн норм төвийг салбарын яам батлаад засгийн газрын нэг тушаал гарсан байдаг. Тэр тушаалын дагуу салбарын яамн дээр нормтой батлангууд тухайн салбарын компаниуд нь заавал бүрдээ явчихдаг асуудал байгаа. Стандартаар баталгаар энэ чинь Монгол улсад стандарт ч юм болохоор стандартын хуулиар сонгож хэрэглэх боломжтой байдаг. Тэгэхээр заавал хэрэглэх албагүй гэдэг үднэс хэрэглэхгүй явчихдаг тал байна. Тэгэхээр бид хэд
энэ дээр яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээрт бол мэдээж ойлголцох зайлшгүй шаардлагатай тийм ээ. Эхний ээлжинд бол хууль бодлого дүрм журмын хүрээнд холбогдох эрх ухрын байгууллагуудтай бол зохицуулахаараа болно. Захин мөржлийн харилцаалал нь яамны зүйлс хүсэлтэйгээд хамтраад ажиллаад эхэлсэн байна. Харамсалтай нь бол энэ нөгөө төрийн хоорондох байгууллагын харилцаа гэдэг чинь бас жоохон удаан явагддаг асуудалтай байна. Хоёрдугаар асуудал болохоор тэр норм даун төв дээр өөрчлөлт оруулах асуудлууд зайлшгүй яригдах юм билээ. Тэгжээж бидгээд нэг шонгийг жишээлбэл одоо эрчим хүчний цахилгаан татдаг компани байна. Тэр шон суулгахдаа тэр даацын тооцож үзээд харилцаа холбооны сүлжээ татах боломжтой хэмжээний тийм шон суулгах ёстой, тэрийг ашиглах ёстой гэдэг нь норм дөрвөн журам дээр тодорхой байх тухайн компаниуд бол тэрийгэ байгуулад тэгээд явах нь бол бүрэн боломжтой байна гэж харагдаад байна. Зөвхөн харилцаа холбооны салбарын хувьд бол яг дээр бас өмнө нас хийстэй манай салбар эрт лабораторид зохицсон учраас хэдийгээр ходог сургуучлал нь мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчт компани хэрэг илтгэдэг боловч ходог сургуучлалаар шилэн кабель татах бусад асуудал нь бизнесийн харилцаагаар явж ирсэн тийм ээ. Тэгэхээр бид хэд энэ зарчмыг л яг бусад төрийн өмчт томоохон монопол компаниудын зарчим руу оруулж өгөх шаардлагатай байна. Тэгэхээр энийг яаж оруулах вэ гэхээр зэрэг бид хэд нэгдүгээрт болохоор төрөний хэлдэг стандарт нормуудыг гаргах нь зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт бол мэдээллийг илтгэж болох хэрэгтэй юм байна. Тухайн манай харилцаалгын сүлжээ татж байгаа компаниуд маань бусад төрийн өмчийн компаниуд дулаан цахилгаан тэр ганцын зургууд нь хаагуур явж байгааг илүүд харж чаддаг тэр байгуул тухайн байгаа одоо тэр гэрчлэгийн шонж байна уу ичлийн даацтай бай гэдэг мэдээлэл нийт байх юм бол энэ нь бол нөгөө бусад бизнесийн хөлөөрөнд харилцсан ойлгомжтой байх болов гэсэн бодолтой. Тэгэхээр яг харилцаалгын зохицуулгын зүгээс газрын зохион байгуулалтын газартай хамтраад бол NetMap гэдэг програмыг хөгжүүлээд явж байгаа. За тэр NetMap-ийн хүрээнд бол одоогийн байдлаар газрын системээс нийт 7 давхархыг бол татаад оруулаад ирсэн байж байгаа. Өөрөөр хот тэгээд одоо бусад дархан цаас газар ус юу гэх юм те хаагуур гол явж байгаа юм дээр татчихуулахгүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү мэдээллүүдийг NetMap-ээр оруулаад ирсэн. Тэлээс бол мэдээлэлүүд авах хэрэгтэй. Одоо нэг үлдсэн ажил болохоор манай харилцаа холбооны үйлчлэг эрхлэгчид маань өөрсдийнхөө сүлжээний зураглалыг тийш оруулаад ирчих бол хаана сүлжээнүүд давхцаж чинь хаашаа татах шаардлагатай ингээд төлөвлөлтийг хийх нь амар болох юм болов гэсэн бодлоо. За баярлалаа. За ерөнхийдөө бол одоо шилэн кабелийн дид бүтц нэлээд хурцтай хөгжиж байгаа. Одоо тэгээд дээрэс нь нэмээд 5G сүлжээ орж ирэхээр бааз станцуудын тоо нэмэгдэн бүрл илүү их шилэн кабель татах шаардлага үүснэ. Тэгэхээр шилэн кабель татах явцад удаашралтай байдаг ганц процесс байдаг. Суугчлаар татах ажлын үед шилэн кабелийн нөхцөл үсэх гэдэг нэг ажил байгаа тийм. Тэгээ энэ дээр хугацаа удаашрдаг, багт дамжин дүүрсэн байдаг, эсвэл гэмтэлтэй суугчлалтай байдаг гэх юм уу асуудлууд их тулгардаг. Тэгээд энэ ажлыг ер нь хялбаршуулахаар бас сайжруулахаар ямар төлөвлөгөөтэй ер нь ажиллаад явж байгаа вэ? Батгой захирлаас. Юуны нэгдүгээр бас дахиад нэг юм байгаа юм. Одоо дулаан ус гэдэг чинь ингээд цорын ганц байдаг байгууллагууд байхгүй юу? Эрчим бүжтэй төрийг ерөөсөө манайх ч нь болохоор либерал салбар байхгүй тий. Өрсөлдөгчтэй. Тэгэнгүүт одоо ингээд газрын албач юм уу хаана газар очингууд ойлгохгүй байхгүй нөгөө хэд чинь. За та нар дотор очроо олчод ойлгохгүй байхгүй. Өртөг өснөө гэдэг ингээд ярихаар ерөөсөө ойлгохгүй. Тэд нар чинь дандаа тарифын төрөөс та нар тэдэн төгрөгөөр тоогоо гэж хүчдэг. Тэр компаниуд ч одоо чинь Т3 ингээд амьдрч чадхаа ойлгох юм бол үйлчлэгийн засгаас ингээд май цалингаа өгөө хүчдэг байхгүй. Мэдээлэл холбооны сүлжээ компани чинь хувьцаа эзэмшигч чинь төр тэгтээ хийх гээ байхгүй. Яг адилхан гэсэн. Манайхтай адилхан 6 тусгай зөвшөөрөлттэй компани байгаа. Яг адилхан Монгол улсад одоо. Тэгээ ингээд явангууд ходог суугчлалтаар одоо жишээ нэг манайх ингээд монопол тий цорын ганц үйлчлэгээ үзүүлж байгаа компани болоод байгаа. Гэхдээ манайх заавал бүх албагүй ер нь бол заавал одоо жишээ нь юу гэдэг нэг хан уул дүргээ 22 дугаар хороонд нэг барилга барьж байгаа компани заавал сүлжээ компаниас манайх холбоогоо яаж оруулах уу гэж техникийн нөхцөл аваад дараа нь худаг суугчлаа сүлжээ компани танах хариуцаа гэдэг үг албагүй гэсэн үг ер нь. Яагаад вэ гэхээр Улаанбаатар хотын хэмжээнд нэг 130-аад хүн яг энэ худаг суугчлыг хариуцаад ажиллаж байгаа. Тэгснэ тэр хүртэл очих дэд бүтцүүдийг ингээд давхцж гэнэ үгүй юу гэдгийг харж өгч чаддаг компани ганцхан манайх аваад байгаа байхгүй. Тийм болохоор тэр хүмүүс чи өөрөө хариуцахгүй тулд маа танах энийг хариуцаа
гэж манаар өгöd байгаа гэсэн. Тэгэнгუут нь тэр дотор нь бид нар ингээд операторуудад явж байгаа үйлчлэгийг нь би нөгөө 130 хэдэн хүн дээр гарч байгаа тэр жилд гарч байгаа зардлыг зарахын тулд тариф тавьдаг гэсэн үг. Тэр нь ингээ өсөгдөггүй угаасаа алтангтай байдаг бизнес манайх ингээ кросс харьцуулж явдаг. Нэг эвгүй тал байгаа. Энэ одоо жишээ нь хэрвээ ямар нэгэн яг төрийн босод төрийн өмчийн компани шиг болчих юм бол энэ нөгөө тэр компани нь ашигтай юу. За одоо магадгүй Улаанбаатар хотын сувгчлалын төрийн өмчт компани гэдэг ч юм уу нэг компани үүсээд явлаа. Тэр компани ашигтай ажиллахын тулд энэ тарифыг өсгөнө гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нар чи хэрэглэгчдэр байгаа тарифаа өсгөнө гэсэн үг. Тэгээд түрүү хэлсэн тэр яагаад жишээ нь ийм зөвшөөрөл тусгай зөвшөөрөл гэдэг процесс биш техникийн нөхцөл гэдэг юм үүсдэг юм бэ гэхээр тэр барилга өөрөө холбоожилт авмаар байгаа. Тэнгуутаа яаж оруулах вэ гэдгээд асуугаад байгаа байхгүй. За тэнгуут нь за танах энэ төлийн уулзуураас 2 км ийшээ 200 м ийшээ юм татаад энэнгээс ийшээ оруулаад ингэж холбогдсон шүү. Та нар ингээд сүлжээ орно шүү гэдгийг хийж байгаа гэсэн. Энэний тулд ерөнхийдөө яг тодорхой хэмжээний процесс байдаг. Одоо жишээ нь хүсэлтэд ирүүлэн тий нэг тодорхой тарифтай тэр чинь ягаад тариф гардаг вэ гэхээр тэрийг чинь хүмүүс очиж үзнэ. Газар дээр ямар энэ 200 м-ний яг болох юм уу болохгүй юм уу? Бусад дэд бүтц давхцж гэнэ үү гэдгийг нөгөө зээр зурган дээр харна. За тэгээд нэг 10-аас 14 хоногийн дотор яг тэрийг хийн үнэхээр давхцал байна уу? Бусад төлөвлөлтөд давхцж гэнэ үү? Тэгээ энийг бол хийж байгаа. Хялбаршуулах талаар 2-3 юм бол явж байгаа. Энэ дээр яг хөө зүгээр яг үндсэндээ зүгээр яг захин болж байгаа болохоос биш яг нөгөө цаана хүн явж үздэг механик ажил нь бол байж л байгаа байхгүй. За жишээ нь ийм Монголиар бол орох гээд судалгааны нэгдэд явж байна. Ийм Монголиар хүсэлтэд гаргаж болно, ийм Монголиар хараагүй авна. Гэхдээ цаана хийдэг нь нөгөө хүн очиод газраа үзээд зураг хяндаг ажил нь яг механик хэвээрэл байгаа гэсэн. Энийг хийдэг юм байхгүй. UB инженеринг гэдэг нэг дэд бүтцийн төсөл хийж байгаа. Нийслэлээр өөрөө Улаанбаатар хотын дэд бүтцийг бүгднийг зөвшөөрөл авдаг процессын тэндээс авдаг. Тэгсэн чинь тэрнээр нэг проблем байгаа. Төрөний нөгөө бүтэл дараагаа ирдэг нэг нөгөө net mapping юуны нөө сүлжээний зураг оруулдаг юу хийгээд байгаа шүү дээ. Газрын тухай хууль нь системтэйгээ зөрчилдөд байгаа хөөхгүй. Бүгд ийм зурус газартай. Одоо чинь холбооны дэд бүтц харилцаа холбооны тухай хууль харах юм бол хаашаашаа 5 м ч юм уу те. Тусгай зурус газар шүү дээ. Тэгсэн чинь хот дотор чинь зурус газар гэж байхгүй. Хэдүүлээ 20 см ярьж байгаа. 20 см-ийн зай тог байна уу, сувгчл байна уу, дулаан байна уу? Яаж багтахыг ярьж байгаа болохоор зурус газар гэж байхгүй болохоор нөгөө хуулаа эхлээд тэр системдээ оруулалт юм байна л да. Тэгсэн чинь тэрийг ингээ автоматжуулах гэхээр систем нь газар давхцалтай байна нөө гэдэг хариу ирдэг. Тэгэхээр одоо шинэ баригдж байгаа бариг сүлжээ оруулах уу оруулахгүй гэдэг проблем гарч байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоногт бас нөгөө хилцүүлэг дээр нийслэлээс тэр нэгдүгээр оролцогч даваа талаа дараагаар ирсэн. Тэгээд асуугаадсан байхгүй. Ер нь бол зүгээр яаж хийдэг юм бэ гэхээр нийслэл өөрөө ингэж бодож байна зүгээр бүтэц бүтцээр нь төлөвлөе. Одоо self detective гэдэг ингээд та таарж байгаа 32-аас хойш байгаа хэсгийг бүтэн ингээд хоослцсон шүү дээ тий. Тэгсэн чинь энэ нь бас 5 жилийн дотор өөрчлөгдсөн байхгүй. 5 жилийн өмнө бид нартай эвгэж явж байсан байх хэрэг ингээд дэд төвүүд байгууллагадаа 5 сороол болно тий. Таад ингээд шун татаа гэдэг. Тэгээд тийчээ 117 шун гэсэн үг. Бараг юм 10 м-тэй шун том төв гудмууд руу н оруулаад татсан чинь дараа нь 20 минутын хот болно. Наатаа буулгаа. Тэгээд бүр хоослоо хийц байхгүй тий. Тэгэхээр ингээд нэг юм тоочны урт төлөвлөлт хийгээд ингээ явах гэсээр байтал чинь Баян хошуунд байгаа нэг 10 дугаар гудамжинд байгаа нэг Балдан гэдэг нэртэй хүн чинь интернет ашигламаар байгаа байхгүй. Би яг адилхан одоо Японоор интернет дормоор 100 мегагаар гигагаар би холбогдмоор байгаа байхгүй тэр хүн. Үгүй гэхээр тэр хүн датанд амар өндөр мөнгө төлөөд идэг те. Тэгэл тэрийг яаж хийхин тулд вэ гэдгийг юу техникийн нөхцөл өгч байгаа ер нь. Тэгээ техникийн нөхцөл дээр бол тэрэн дээр илүү хурцсах процесс одоогийн байдлаар бол байхгүй. Магадгүй газрын тэр нөгөө датабаз нь өөрөө системд ороод илүү хялбарших юм бол болно. Гэхдээ тэр газрынхын асуудлыг энэ хуулийн шинжил хүртэл миний бодлоор бол ойрын 3 жилдээ бол яг энэ хэвээрээс байна гэж бодож байгаа. Сүлжээ компани бол хамгийн хурднараа л хийж байгаа. За баярлалаа. За дараагийн асуултыг Батбол дараагаас асууя. Ер нь бол агаараар татсан шонгоор болон барилга хооронд татсан тэр тусмаа шонгоор татсан кабелуудыг гинт буулгах шийдвэрүүдийг сүүлийн үед ер нь аягүй их гаргаж байгаа шүү дээ. Энэ ер нь яг зохицуулахаараа өөрсдөө оролцдог юм уу? Шууд хотоос энийгээ буулгах гэдэг юм уу? Хэрвээ зохицуулахаараа оролцдог бол кабелаа шилжүүлэх дараагийн дэд бүтцийг нь бэлдэж өгчөөд энэ өсөлтийг ISP компаниуд үйлчлэгээ олгогч нартаа өгөх боломж байдгүй. Энэ дээр ер нь ямархуу зохицуулалттай ажиллагаа төлөвлөж байгаа. Яхаа ер нь бол түрүүж бас дурдтал явцсан л та.
гинт болох шийдвэрийг бол мэдээж харилцаа зохицуулалт гаргахгүй л дээ. Мэдээж энэ чинь нийслэлээс мөн дүүргийн газрын албануудаас гаргаад байгаа юм. Тэгэхээр яг уу гэхээр зэрэг бидхэд бол яг уу манайх руу албан бичиг ирүүлдэг л дээ. Цаашаа Сэнгэ хайрхан дүүргийн тэтгэр хороонд араар татсан гэлийн шингаар татсан кабелүүдийг буулгах гэж байна. Тэдний дотор үйлчлэрлэгчдийн мэдэгдэж кабелийг авахгүй бол бид таслалаа шүү. Утгатай албан бичгүүд ирдэг. Тэгээ яг энэ хүрээнд бидхэд нөгөө тийм албан бичиг ерөн бод бидхэд нийслэлийн газар албан бичиг хүчээд тухайн дүүргэлэн буцааж бичээд тэгээ яг үйлчлэрлэгч зүүж гэсэн мэдэгдэн л дээ. Тийм кабель болох гэж байгаа юм шүү. Та бүхэн өөрийн кабель байгаа бол тухайн дүүрэгтэй уулзаад учруулах шаардлагатай байна гэсэн одоо хэл хүргэлдэг. Яг ер нь бол харилцаалгын зохицуулах хорооны зүгээс нийслэлтэй яриад байгаа асуудал болохоор агаараар явж байгаа кабелийг ингэж хурдан хугацаанд буулгах боломжгүй. Энэ бол ер нь удаан хугацааны төлөвлөлт зайлшгүй шаардлагатай гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр нийслэлийн зүгээс бас эргүүлээ ярьдаг асуудал нь болохоор зэрэг стандарт норм асуудал ярьдаг л дээ ялж байгаа бас. Тэгэхээр зэрэг бид хэд ч гэсэн яг нөгөө салбарч гэсэн бас гэрлийн шонгийн өрчин хүчний үүрэг бас данс нэгтрээд одоо мөрийх гэдэг ч юм уу тэрнээс болоод тог тасалтай асуудал гарах гэдэг. Тэгэхээр энэ кабелидаа буулгах ч гэдэм ийм асуудал бас ярьдаг. Тэгэхээр бид хэд бас нөхцөл байдлаа бас салбар хоорондоо зөв ойлголцох шаардлагатай юм байна. Яг миний ойлгосноор бол манай компаниуд сүүлийн үед бол ямар нэгэн эрчим хүчний одоо тийм харилцан маасалд оролддог. Тийм хамгаалттай сайн кабель татж байгаа. Тэгээ тэрийг бол нөгөө эрчим хүчний компаниуд бол мэдэхгүй байхгүй. Кабель бол кабель. За тэдний нормтойгоор бол эрчим хүчний кабель цахилгаан дамжуулж байгаа, тог дамжуулж байгаа кабельтэй зэрэгцүүлж кабель байх ёсгүй. Энэ нь бол одоо нөгөө техникийн аюулгүй байдлын үүднээс ч гэсэн одоо маслах ч юм уу тий гарах асуудалтай учраас яаралтай боолох гэдэг шаардлага бас тавьж байгаа. Тэгэхээр харилцан ойлголцоод урт хугацааны төлөвлөлт гаргаад за тэгээд хэрвээ худаг суугчл байгаа бол байгаа газар нь оруулах боломжоор багтаамжаар л оролт харна шүү дээ. Тэгээд байхгүй газар нь бол бид нар нийслэлд татдаг болж байгаа. Яалтчгүй агаараар татах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ тэгэхгүй бол энэ ч одоо тухайн аслагдсан ч юм уу хор гэрээр болд байгаа айл өрхөд ч гэсэн харилцаалгын үйлчлэг авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зайлшгүй хүрэх шаардлагатай байна. Тэгэхээр зэрэг энэ бол цаана нь бол одоо 300 мянган айл өрхийн асуудал яригдана. Тэгэхээр яаралтай болгожлохгүй гэдэг асуудал бол байнга тавьдаг. Яг харилцан ойлголцоод ажил бол ер нь бол урагштай явж байгаа. Ялангуяа нийслэлийн орлогчтой даваадлаа даргаал нэлээд сайн ажиллаад ажлыг гаргаад энэ чиглэлээр дүүргүүдээс хүмүүсийг оруулаад оператор компаниудаас төлөөллийг оруулаад харилцаа зохицуулах хойшоод ингээд төлөвлөгөө гаргаад стандарт нормуудыг бий болгоод ажиллая гэсэн санааг гаргав. Тэгэхээр энэ чиглэлээр л ажиллаж байгаа. Ер нь бол зохицуулахаар бол урт хугацаанд буулгах боломжгүй нэгэн татцсан төр чинь бас харилцаалгын сүлжээний оператор компаниудыг хөрөнгө оруулалт байна тийм ээ. Тэр болгон төрийн байгууллагын бүсний дагуу буулгаа шинээр татаад байдаг тийм бүргэж гэж ханах. Тэгэхээр зэрэг айл болох урт хугацаанд төлөвлөлөөд яаралтай газар нь буулгах, шаардлагагүй газар нь болох зэрэг тэр стандартынхаа дагуу юм татъя л гэсэн саналтай. За баярлалаа. За үргэлжлүүлээд Батбол даргаас дахиад нэг асуулт байгаа. Ер нь бол Улаанбаатар хотод энэ нэг ISP компаниудын ч юм уу нэлээд олон ISP байдаг гэсэн хэлсэн отгоо зөвхөрл. Тэрнтэй холбоотой ер нь бол кабелийн давцал маш их байдаг шүү дээ. Зарим нэг чиглэл рүү ганцхан пауэр ашиглаж байгаа. Гэхдээ бүгд тусдаа нэг кабель татсан ч юм уу тиймэрхүү кейсүүдээр энэ шеэрд байдлаар ер нь шийдэх боломж байдаг юм уу? Энэ дээр ер нь яг зохицуулах хороо талаас тийм журам дүрм гаргаад ажиллах бодол байгаа юу? За, ISP компаниуд татсан кабелийг шеэрлэх асуудал нэлээд хүндрэлтэй л дээ. Яагаад тэгэхээр яг манай зохицуулалтын орчин чинь өөрөөсөө интернетийн үйлчлэг эрхлэгч компани маань access үлжээгээ last mile-ийг өөрөө татах бол бүрэн эрхтэй. Энэ олон жил бол ингээ бизнес хийгээд тусын кабелийг татаад ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг бид тэр кабелийг шеэрлэх асуудлыг бол ярихаар бол хүндрэлтэй байдаг. Яг тэр компани үнэчийн асуудал руу орчихдог. 2022 онд бид хэд нэг ярилцж үзсэн юм аа. Ер нь бол сүлжээний компани айлын гэр болтлох шилэн кабель татъя. ISP компаниуд нь зөвхөн интернетээс сервисийг өгөө гэдэг асуудал яриад бол үйлчлэгч эсрэгчтэй тулгарсан. Ер нь энд ихэнх хүмүүс л бүгд үндсөө зөрчиж байгаа таанаас гэдэг асуудлыг бол тавьсан л дээ. Тэгээ хаа зохицуулахаараа хүлээж авсан. Тэгээ юуж үдсөөл зөрчихөр тэгээд бид хэд бол яхаа энэ дээр бол яхаа ихтэй бас бодсон бодлууд бол бид хэд
бол байгаа. Төлөвлөсөн ажлууд бол явагдана. Ялангуяа Улаанбаатар хотын барилгын доторх кабелийг бол барилгын нормууд дээр оруулаад тэгээд барилгын компаниуд өөрсдөө яг стандартын нормуудыг хангасан шилэн кабель татаад магадгүй ашиг төвчлэгийг сөхрөө өгөх юм уу, эсвэл мэдээлэл холбоос сүлжээр өгөх юм уу, тэр байдлаа өгөөд бусад ISP-нүүдэд энийг бол заавал open байлгах хэрэгтэй гэх шаардлагыг бол давхар төлөвлөд ажиллаж байгаа. Бидгээд барилгын хөгжлийн төвдөө бол ер нь тэрний дараагийн энэ 10 сард багтаж уулзалт хийхээр бол ярилцсан төлөвлөсөн байгаа. За мөн бидгээд нөгөө төлөвлөлттэй холбоотойгоор норм тип боловсруулахаар төлөвлөд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нормуудыг болохоор бид яах вэ гэхээр манайх салбар дотроо энэ нормуудыг батлаад бол ямар ч нэрэг болчиход байгаа юм л да. Барилгын компаниуд дагаж бүрдэхгүй болчиход байгаа. Тэгэхээр зэрэг энэ нормуудыг хэн ямар салбараар батлуулах вэ гэхээр зэрэг барилгын байгууллагын яамаар батлуулаад тэгээ барилгын компаниуд нь өөрсдөө мөрддөг байхаар оруулах гэж ярилцаад бол явж байгаа. энэ дээр нэмэлт тодруулах хийхэд юу шүү. Нөгөө Б баталдаргаа ярьж байгаа ч болохоор нөгөө Б те Б-ийн дэд бүтцийг пассив дэд бүтцийг шаар хийхэд хөрөнгө оруулалтын асуудал гэдэг юу байсан. Тэрнээс одоо А Б гэж байхгүй болсон шүү дээ. Бас яг эсэм дээр одоо хуучнаар бол А те одоо Sky Networks-аас энэ ч юм уухэр анчаарсан баг. Sky Networks ч юм уу манайх ч юм уу угаасаа шаар хийдэг компани байхгүй түрээсэлдэг. Тий одоо Dark Fiber Lease гэж та ярьдаг. Dark Fiber Lease infrastructure share ерөөсөө манайх ч өөр шаар хийдэг компани шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хот дотор жишээ нь байгаа тэр татсан байгаа кабелүүд дээр одоогийн байдлаар хэрвээ нэгдсэн дэд бүтц ашиглая өөрийнхөө ашиглахгүй болно гэх юм бол манайх татчих болох байхгүй. Гэхдээ хоёр юмтай мөргөлдөн жишээ нь сугчлалынхаа нөгөө талдаа костыг бас бизнесийн орлого нь багассан шүү дээ. Тэр нь өөрөө нөгөө нэг тодорхой зардлаа барьж явах хэрэгтэй. Хоёр талын зардлыг тэгшхэн баригдаж байгаа болно. Bundle cable гэж жишээ нь нэг project явж байсан. Тэр бас still явж байгаа. Жишээ нь юм нөгөө 2 3 том ринг болгоод их багтаамжийн хэмжээ core гаргачих. Тэндээс нь одоо ингээд нэг тэдгээр core нь тэр компани, тэдгээр core нь тэд компани гэдээ ашиглах боломжтой. Аймагсуудын дээр бол тэгжэл ашиглаж байгаа шүү дээ угаасаа. Юун дээр одоо жишээ нь аймгийн төв дээр юм арай юм Улаанбаатар шиг төвлөрсөн биш байгаа газар жишээ нь манайх байгаа газраасаа цаашаа шаарлал, Univision орцсон байгаа газраасаа цаашаа шаарлал, Mobinet орцсон байгаас ямар нэгэн байгууллагыг холбоход нөгөө голынхоо түрээсийг л яг юм тавар түрээсэлдэг, цамхаг байр түрээсэлдэгтэй адилхан хоорондоо харилцан тохиролцлоор явж байгаа. Юуных дээр ч болохоор нөгөө төрөний пассив ч нь болохоор өөр болчихж байгаа байхгүй. Хэрэглэгчийн байгуулсан last mile-ыг түрээслэх, хувааж ашиглах гэдэг чинь мэдээж би миний хөвөмч рүү яагаад хүн орох гэдэг юм гэж тэгэн штэ тий. Тэгэхээр одоохондоо бол нэг тийм амар яг файберны ч юм уу дүүргэлтийн ч юм уу юм хон болоод байхгүй хаягдсан юм их байдээ. Энийг нэг 2013 оноос хойш нэг тийм жилдээ нэг 3-4 жилдээ нэг тийм одоо нэг мал заазалж байгаа юм шиг үйл ажиллагаа явдсан манай биргчүүлэх гээд суугчл дотор байгаа юмнуудыг хийгээд тэнгуут ингээд байхгүй болсон компаниуд мартсан компаниуд байдаг байхгүй юмаа татаад мартсан ч юм уу хайдсан тэгээд тэнийх нь мэддэгдэхгүй таслаа шүү гэж 14 хоног зарлж байгаа так гэж тэгээд сууглаад. Окей. За түрүүний нөгөө шеэр дээр ер нь заавалхан төрийн оролцоогүйгээр ISP компаниуд нь яагаад шеэрлж гэж болдгоо? Ер нь боломжтой юм уу? Бас За ISP компаниуд шилэн кабелыг яг хотын төв хэсэгт одоо интернет хэрэглэгчид нэвтршил ихтэй хэсэгт бол миний хувьд бол хавж байгаагаар шилэн кабел хоорондоо шеэрлж ашиглах боломжгүй. Яагаад тэгэхээр одоо дахиад угаасаа нэгнээс жишээ нь Invision-гээс нэг А-гаас Б-ц хүртэл кабел шилэн кабель одоо 1 кор ч юм уу 2 кор ч юм уу түрээслээд ашиглана. Тэгэнгүүт дахиад бид нар нөгөө угаасаа нэвтршил ихтэй дахиад бид нар тэрүүгээр кор нэмэгдүүлэх шаардлага гарна гэсэн үг байхгүй хэрэгцээ байгаад байгаа. Тийм болохоор угаасаа тусдаа шилэн кабель татсан дээр тэгээд нөгөө огтлцсон ХЦ Б-ц-ийг нөгөө хоёр компанийн чинь өөр газраас болохоор энэ дээр бол боломжгүй яг усан боонд хот оронд бол юм боломжтой гэж бодож байна. Шилэн кабель дээр шеэрлээд дээр ашиглах нь. Яг үндсэн сүлжээний хувьд бол засгийн газраас нэг 2013 онд орсдогтол байдаг л та. Зөвхөн үндсэн сүлжээний хувьд л
давхарцсан хөрөнгө оруулалт хийхийг бол харилцаалгын зохицуулахаар заавал хянж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө аслагдсан өдөр нутаг руу шилэн кабель татахад одоо бол яг сүлжээний оператор компаниуд бол тухайн татах гэж байгаа бус нутгийнхаа чиглэлүүдийг гаргаад харилцааны зохицуулахаар бол эрүүлдэг л дээ. Тэгэхээр харилцааны зохицуулахаар тэрийг хянж үзээд нөгөө бусад оператор компаниудтайгаа шеэр хийж болохоор үндсэн сүлжээ байна уу үгүй юу эсвэл бэкап резиденс хэлбэр ашиглах хэрэгтэй мó гэдэг байдлыг хянаж үзээд бид нар бол конфирм өгдөг. Тэрний дараа бол нөгөө харилцаалбаны сүлжээний компаниуд үндсэн сүлжээгээ татаад явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг ширэнгийн асуудал бол би гайхаж бодоод байгаа. Яг өдөр нутг руу татж байгаа өмнөдөр бол хөрөнгө оруулалтын асуудал ярьдаг. Улаанбаатар дотроо бол түрүүний бас хэллээ тий. Өсөлж байгаа бизнес харилцаа өсөлж байгаа компаниуд бие биенээ ширлээд яг ингээд үндсэн сүлжээгээ ширлэх нь бас хэр боломжтой. Энэ бол яг бизнесийн дээр ч барай явах зүйтэй байх л та. Зүгээр passive infrastructure буюу тий цамхаг байр талбай эдрээ бол төрөслөх нь бол зайлшгүй байна. Тэгэхээр яг энийг бол харилцаалгын зохицуулахаар сая энэ 25 онд нэг консульташн пейпер гаргаад өөрчлөлт хүргүүлсэн байгаа. За бид энэ амар бол яг тэр инфраструктур ширингийн асуудлаар бол агшиг хилцүүлэг бол хий. Гэхдээ энэ бол зөвхөн идэхгүй дэд үсэг үйл яригдана л гэсэн. За баярлалаа. За шилэн кабелийн нөгөө дид хүчит хилээд явж байхад газрын зөвшөөрлөлтөй холбоотой кейсүүд маш их гардаг шүү дээ. Тэгэхээр газрын зөвшөөрлийн асуудал дээр ямар төлөвлөгөөтэй, ер нь ямар асуудлууд төлөвлөгөө тулгараад байна, яаж шийдвэл зөвхөмжтэй байна гэдэг дээр отгоо захирлаас. Газар дээр юу байгаа? Манай оператор компаниуд ерөнхийдөө нийлээд нөгөө МИКО гэдэг та мэдэх бах те. Мэдээлэл холбооны операторуудын ассоциац гэдэг. Операторуудын ассоциац дээр ерөнхийдөө нөгөө АБ үйлчлэгээ эрхлэгч нар голцсон. Тэнцээ нөгөө бодлогын цаас хуулиудын санал дээр голчлон ажилладаг. Тэгээд газартай холбоотой санал одоо 4-5 жил явж байна. Угаасаа нөгөө газрын ерөнхий хууль гэж батлагдах гэдэг байгаа шинээр. Тэрэн дээр ингээд нэлээ эвгүй заалтууд байдаг. Жишээ нь шилэн кабелийн сум хооронд явж байгаа шилэн кабелийн юуг чинь газрын чинь жишээ нь ингээд нэлээ өндөр мөнгөөр түрээсээр төлөхөөр ч юм уу ингээ гаамаагаар нь тооцоод төлөх ёстой ч юм амар их асуудлууд явдаг. Дахиад дээрэс нь ямар проблем тулгараад байгаа гэхээр нөгөө газрын тухай хуулиар дахиад тэр нөгөө хувийн хвшлийг чинь одоо жишээ нь гэр хорооллын бүс дотор үйлчлэгээ оруулахад чинь зөвшөөрөл амар хэцүү болсон. Дуудлага худалдаанд ордог. Дуудлага худалдаанд орсныхоо дараа дахиад нөгөө нэг юма барих болохоор эргэн тойрны хэдэн метрийн айлуудаас бүгднгээс нь зөвшөөрөл авдаг. Ингээ процесс орцсон. Тэрийг хялбаршуулах үүднээс зүгээр яг тэнцээ яг нөгөө нэг бүгдээрээ л хүчээ нэгтгэж байгаа байхгүй юу? Бодлогын цааснуудаар гаргаад тэгээд бас тодорхой хэмжээний санал өгөөд яваад байгаа хуулийн дээр. Одоогийн байдлаар бол яг юу гарч ийн гэхээр проблем гараад байгаа юм нь газар яг нөгөө дуудлага худалдаагаар олгодог болсон тий. Айгүй хүндрэлтэй болсон. Хот дотор болохоор барилгын дээврүүд олдохгүй ч юм уу. Эрүүл мэндэд нөлөөлөн бааз станц нөлөөлнө гэдэг нэг хүмүүс чинь хэл ам гаргаад байдаг нөхцөл өөрөө үүссэн. Тэгэхээр тэр бүх асуудлуудаа л яг газрынхаа одоо тэр төлөвлөлтөнд оруулъя гэж бодож байгаа. Зүгээр яг зүгээр хамгийн энгийн зүгээр санаанд орж ирж байгаа арга гэх юм бол газрын тухай хуулиуд дээр бас нэг тодорхой заалтууд юм хэцүү заалтуудыг нь оруулахгүй асуулж үлдээгээд өөрсөндөө амар хатуу зохицол тавиулахгүй гэсэн. Нөгөө талаасаа дахиад хотыг юм уу тухайн бүс нутгийг ингээд төлөвлөгөөг шахах хэрэгтэй. Одоо юу гэдэг Улаанбаатар хотыг Smart UB гэдэг хөтөлбөрөөр батлаач гэж шахах хэрэгтэй байна. Smart UB болооч гэж. За тэгвэл та нар Smart UB гэдэг хөтөлбөрөөр зарлах юм бол холбоо номер 1 байх хэрэгтэй. Бид нар ингээд та нарын зааж өгсөн газар чи ингээд газрын зөвшөөрлөө дуудлага худалдаанд орохгүй гэцгээс тавиа явна шүү гэдэг. Тийм л юм шахалт хийж бид нар нөгөө өртгөө хадгалах боломжтой байна. Тэрнээс биш бол эргээд юм чин чангарах тусмаа эргээд амар өртөг зардал болно. Энэ дээр яг хэлээд байгаа юм. Манай харьцаа холбооны салбар түрүүн интернет сайтын илтгэлээр гарч ирсэн те Cross National Income-ийн 1%-аас доош буюу Монгол улс топ 10-т хямдхан улс. Манайх ер нь яг салбар тийм өөрөө манай харьцаа холбооны салбарын ерөөсөө маржин гэдэг юм 3%-аас доошоо тий бүр ингээд ашиг бол маш бага урт хугацаагаа харж явдаг. Тэгэхээр бусад дэмжээ яаж өсөж байгаа вэ? Тог яаж өсөж гин, ус яаж өсөж гин, талах яаж өсөж гин жишээ нь. Талхны график манай холбооны үнийн график хоёрыг ингээд харьцуулах юм бол муурын хууль харагдана шүү дээ тий. Тийм харагдаж байгаа. Тэгэхээр бид нар энэ хямдхан бага өртгөө хэдүүлээ хямдхан сервисээ хадгалахын тулд
ямар нэг юмыг л тэнцээ хамгийн одоо үлгүү байлгах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Ер нь хэцүү биш байлгах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Хэрвээ жишээ нь яг Европын улсууд шиг ч юм уу хэдүүлээ $80 юм уу $40 тий интернетээ зардаг байсан бол тий тэгсэн бол хэдүүлээ яг тэнцээ газраа албан ёсоор аваад за жинхэнэ зурус газраа үүсгээд энэ манай зурус газар гэдэг тийм зохицуулт байдаг. Нөгөө талаасаа ROV гэж зохицуулт байдаг. Right of way гэж зохицуулт байгаа. Энэний бодлогын баримтчгийн цаасыг ерөнхийдөө бас зохицуулах хороотой хамтраад манай ассоциацийнхаа хүрээнд бид нар бүх операторудаас орсон хүмүүс, бүх ISP-нуудаас орсон хүмүүсээрээ нийлээд боловсруулсан. Гадаадад бол ерөөсөө тэр ROV-ын зохицуулт байдсан билээ. Яадаг вэ гэхээр нэг ингээд жишээ нь хувь хүний эзэмшил дундуур кабель юм уу сувгчлалт дайрагчлаа гэхэд тэр зохицуултыг яаж хийх вэ гэдэг өмчийн зохицуултыг яаж гаргах вэ? Нөхөн төлбөрийг хаана өгөх вэ? Хаана гаргах вэ? Тэр хүү хэд хоногийн дотор чөлөөлж өгөх ёстой вэ гэдэг. Манай газраар би оруулахгүй гэж болохгүй гэдэг ч юм уу. Тийм залтуудыг оруулдаг. Тэгээд тэр ROV гэдэг зохицуултыг бол нийслэл рүү бид нар нэлээд пүүш хийж байгаа. Батал дарга хөтөрч гэсэн өнгөрсөн 7 хоног нийслэл рүү нэлээд пүүш хийсэн. Танах энийг батлаад өгөөч. Та нар гоё хотоо шинэ смарт хот болгомоор байвал энийг батлаад өг. Одоо гэр хороолол хот хоёр чинь дүүрсэн ядаж манай холбоог ингээ гоё явуулчихлаа л гэж ер нь шахаад байгаа. За бүгдд нь баярлалаа. Бид яг нөгөө асуудалтай холбоотой юм ярьж байгаа учраас ярих юм амар их байна. Гэхдээ цаг маань ерөнхийдөө дуусчлаа. Тэгээд орой нэтворкингийн араас үргэлжлүүлээд асуух юм байвал бичлэн очиж сайхан асуугаад ярилцаарай. За та бүхэнд хүрэлцэн ирсэн баярлалаа.